Монголд 12 сая евротой ирээд сургууль алга болсон холбооны бүгд найрамдах Герман улсын иргэн 60 настай Максим Линхард Колибр өнгөрсөн баасан гарагт насарсан байдалтай олджээ. Хэргийн газар цагдаа шүүхэх ажиллаж хэрэг шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Зарим их сурвалжуудын мэдээснээр Линхард Колибр нь Герман улсын хөрөнгө оруулалтын компаниас их хэмжээний мөнгө залилсан эргээр 2004 оноос Интерполоор 90 сурвалжлагдаж эхэлжээ. Улмаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид талигаач хэн болох өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж байсан үнэхээр Интерполоор 90 сурвалжлагдаж байсан эсэхэд хариулт болохоор хэргийг шалгаж эхэлсэн байна. 17 оны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорны нутаг дэвсгэрт орших голом татханд насарсан хүн байна гэсэн мэдээллийн дагуу очиж шалгалтын ажиллагаа хийсэн. Ингээд шалгалтын ажиллагаа хийхэд 60 орчим настай гадаад улсын иргэн амнисаа алдсан хэрэг дээр бол цагдаагийн байгууллага эрүүг үүсгэн шалгалтын ажиллагаа хийгдээд одоогоор явагдаж энэ хэрэг маань бол энэ Интерполоор сурвалжиж ирсэн этгээд мөн үгүй дээр нь бол шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн нэг юм баг гарцсан шинжилгээний ажлууд маань хийгдээд явагдаж байгаа. Талигаач нь манай улсын иргэнтэй хамт амьдардаг байсан бөгөөд Монгол дээрээ сургууль алгуулсан. Цагдаагийнх нь талигаачийг Монголоос гарсан эсвэл амнисыг нь хөнөөсөн гэдэг олон тамгыг дэвшүүлж талигаач Колимбер алгуулсныг тагнуулын ерхий газрын сөрөг тагнуулын албаны дарга зогтоод тэрэг саадуулан шалгаж байжээ.